За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмоос Наран Чимэг ярьж байна. Би өнөөдрийнхөө бичлэгээр та нарт хүмүүсийн нэлээх асуугаад байгаа нэг хоёр асуултанд нөгөө хариу өгье гэж бодлоо. Тэгээ нийт донд нь тэгээд энэ асуултуудаа ярихаас өмнө бас хүмүүс ингээд миний урд нь одоо хийчихсэн одоо бичлэгүүдээр байгаа мэдээллүүдийн талаар маш их дахиж асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би нөгөө цагаан эмнэлэх үднээс миний нөгөө энэ урдны бичлэг байгаа. Тэрийг олоод хараа. Тэндээс олоод үзчих. Тэгээ дараа нөгөө одоо яригдаагүй ч юм уу тийм ойлгогдоогүй зүйлээр л асуугаарай гэхээр энэ чинь нөгөө яаж урддаг юм бэ? Би чадахгүй байна, олдохгүй байна гэсэн ийм зүйлийг айгүй хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо нөгөө хүн болгонд ингээд нэг нэгээр нь дахиад тэр бүх зүйлийг ингээд хэлээд яриад явахаар бас надаас амар их цаг зав одоо шаардаад байна. Тийм учраас би нөгөө юу гэж бодсон бэ гэхээр миний нөгөө YouTube дээр байгаа одоо Мэлми гэсэн влог маань байгаа. Тэр лүү яаж орох вэ? Одоо ямар миний хуудас ямар нөгөө төр зурагтай юм бэ гэдгийг би та нарт хэлээд өгье. Тийм ээ. Тэгэхээр та нар эхлээд YouTube руу ороод хүн болгон л интернет байгаа шүү дээ тий. YouTube руу эхлээд орчих. Тэгээд тэрэн дээрээ нөгөө нэг одоо хайх гэсэн нөгөө юм бүрки нэг одоо сайн гэсэн үг байгаа шүү дээ. Хайж ирж болох гэсэн. Тэрэн дээр нь нөгөө та Мэлми гэд англи үсгээр биччих. Тэгэхээр тэндээс нөгөө миний хуудас нэгдэн би та нарт одоо гаргаад миний хуудас ямар одоо дүр төрхтэй вэ гэдгийг харуулад ирэх тийм ээ. Одоо ийм байгаа. Харагдаж байна уу? Ингээд Мэлми гэд ингээд англи үсгээр биччихсэн. Тэгээд энэ тэр доор нэг юм улаан өнгөтэй үг байна. Премьера гэсэн тий. Энэ болохоор шивэдээр нөгөө subscribe хийх гэсэн үг. Энэ дээр дарахаар цаашаага нөгөө та үзснийхаа дугаараа ч юм уу имэйл хаягаа хий гэд ингээд цааш шиг үйлдэл гараад ирнэ. Тийм хэцүү биш ээ. Та имэйл хаягаа бичээл тэгээд нэг нууц дугаар үгээ бичээд тэгээл одоо болчихдог. Тэгээд ингээд харагдаж байна уу тий. Ингээд тоноод харагдахгүй байх шиг харагдаад байна. За одоо яг харагдаж шиг тий. Тэгээ ингээд бичээд хийчих юм бол англиар болохоор subscribe гэсэн тэр нөгөө яг доор нь байж байгаа. Та эсвэл хэрвээ та нөгөө заавал YouTube руу орж Мэлмиг чаахгүйгээр одоо миний тавьчихсан бичлэгүүд байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нөгөө та нар Facebook би нөгөө олон хүн төрөх үүднээс Facebook дээр тавьж хаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө Facebook руу ороод таны нэг бичлэгийг үзэж штэ тий. Тэгэхээр бичлэгийн манд доор бас яг тэр сая үг байж байгаа скол subscribe гэсэн үг байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр та нөгөө дараад орохоор цаашаага та одоо нэр усаа бичгээд ч юм уу. Цаашаа үйлдэлүүд гараад байдаг. Тэгэхээр нэг удахгүй танаас нэг өсрэл 1-2 минут шаардсан тэр ингээд хийгээд явчих юм бол нөгөө та намайг нэгдсэндээ даагч болчлаа гэсэн үг. Тэгэх юм бол нөгөө миний бүх одоо энэ тавьсан бичлэгүүд бүгдээрээ нэг дор бүгдээрээ гараад байна. Тэгэхээр тэндээс би нөгөө ерөнхийдөө гарчгнуудын дээр нь одоо жишээл каст ч юм уу, эсвэл ажлын гэрээ ч юм уу, дотроос гадаас гэсэн гарчгууд тавьчихсан байдаг. Тэр гарчгууд дээрээс нь харж байгаа энэ миний хайж байгаа мэдээлэл гэсэн зүйлээ болоод үзчих юм боломжтой юм шүү. Тэгээд хэрвээ нөгөө миний бичлэг таалагдж байгаа бол та subscribe хийгээд ингээд дагаж болчих тийм ээ. За одоо тэгээд хэдүүлээ нөгөө асуулт руу оръё. Юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт тийм ээ манайхан ингэж энэ хоёр асуултыг аюух асууж байна. Юу вэ гэхээр би нөгөө хизээ ажлын гэрээнд хамрагдах өргөдлөнийхөө хүсэлтийг гаргаж болох юм бэ гэж асууж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр өргөдлийг одоо хүн болгон мэдж байгаа тийм ээ оргонол хүсээд хамгийн ихний шатнаас 3 шаттай дамждаг шүү дээ тийм ээ. Энийг жоох заах. Гэхдээ би тавтаад хэлчихье. Хамгийн ихэнд нөгөө шилдэг хөдөлгөөний алба бие биедрийн хил цааснаа цагаачлын алба те би одоо тэгээд цагаачлын алба гэдэг явчих. Тэгээд тэндээс нөгөө ихний шийдвэр чинь гардаг. Ингээд ихний шийдвэр гарахад нөгөө тавигддаг шаардлагууд байгаа шүү дээ. Ажлын гэрээнд хамрагдах тийм ээ. 4 сар ажилласан байх хэвээр цалинмал ингээд бла бла. Тэднийг болохоор би бас урдныхаа бичлэгүүдээр би аягүй сайн тодорхой хэлчихсэн байгаа. Тэрийг та одоо үзээрэй. Тэгээд тэр нөгөө тавигддаг шаардлагуудыг одоо хангацсан байвал тийм үү та хамгийн ихний шийдвэр гарахаас өмнө тийм ээ гарч яхад чинь тэр шалгууд хангацсан бүх юм чинь бэлэн байгаа бол та гарч байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ би даван залдахгүй би одоо ингээд ажлын гэрээнд хамрагдъя гэд гарын үсгээ зураад та нөгөө тэр гарын үсэг зурсан өдрөөс чинь ахуулаад танд нөгөө 14 хоног чинь тоологдсон тэр 14 хоногийн дотор та нөгөө хөдөлмөрийн гэрээнд хамрагдах хүсэлтийг гаргах хэрэгтэй юм шүү дээ. Нэгдүгээр тийм. Хоёрдугаарт гэвэл нөгөө манайхан ихэвчлэн дандаа
тэр ажлаа олж амжаагүй нөгөө 4 сард гүйцээгүй ийм байдаг учраас 2 дахь 3 дахь шатхныхыг хүлээжтэй тийм ээ. Тэгэхээр эднийх дээр амжихгүй бол дараагийнх нь нөгөө би давж заалдъя гэж танд нөгөө давж заалдыг гээд хэлээд бас 2 дахь шат чинь нэлээх удаждаг. Тэгээ удаад ингээд 2 дахь шатнаас хариу гарч ирж идэл та нөгөө 4 сараа амжуулаад ажиллаад ингээд бүх шаардлагыг хангachсан бол 2 дахь шатнаас бас шийдвэр хүрээд ирнэ дээ тийм ээ. Тэгэх юм бол та за би тэгвэл дахиад 3 дахь шатанд давж заалдахгүй. Би одоо хөлбөрийн гэрээнд хамрагдах гэж байгаа. Би тэрнийхээ өсцийг гаргачаа гэд бас үрлээ гаргаж болно. Тэгэх юм бол яг хөө тэгэхээр таны нөгөө 2 дахь шатнаас гарч ирсэн шийдвэр нь шүү дээ тий. Тэр чинь нөгөө давж заалдах хэрэгтэй байдаг учраас нөгөө давж заалдах давзаалдах хугацааны 21 хоног байдаг. Тэр 21 хоногт та давж заалдахгүй бол тэгээ одоо 22 дахь хоногоос ахуулаад нөгөө шийдвэр хэрэгжээд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг 22 дахь хоногоос таны нөгөө 14 хоног чинь үргэлээ гарах 14 хоног чинь хүслээ гарах 14 хоног чинь эхэлж байгаа гэсэн үг. Энийг одоо нөгөө өмгөөлөгчдөө сайн яриад өмгөөлөгчөөс миний нөгөө хамгийн сүүлийн өдөр ажлын гэрээнийхээ хүслийг гаргах, үргэлжлэлтэй гарах, хүслээ гарах өдөр маань хизээвэ гэдгийг өмгөөлөгчөөс асууж авлаад энийгээ сайн анхааралтайгаар тэгхгүй тэр нөгөө 14 хоног алдчих юм бол тэгээ нөгөө дотроос хүсэх боломж байхгүй болчихно л гэсэн үг шүү дээ. Үүнээс гадна бас энэ 2 дахь шатн дээр яг вэ гэхээр ингээд даваа заалдаад 2 дахь шатндаа даваа заалдчихлаа шүү дээ тийм ээ. Даваа заалдаад явж явах танд шийдвэр 2 дахь шатнаас шийдвэр гарч нөгөө цагаачлалын албаны шүүхээс шийдвэр гарч ирээгүй байх үед тийм үү. Зарим нэгээс удаад зарим тохиолдолд 1 жил мэлж болцдог ч юм уу ингээд уддаг тохиолдол. Тэгвэл бол за залхаа за би энэ чинь одоо миний хөлбөрийн гэрээнд орох бүх болцыг хангачлаа гэж одоо бүх юм хангалттай болсон байгаа бол тийм ээ та цаашлын албан дээр очиод би нөгөө та нарын эхний гаргасан шийдвэрийг хүндэн үзэж хүлээмжшүүлж байна. Би одоо ажлын гэрд хамрагдъя гэд нөгөө давж заалдж байгаа өргөлөө буцааж татж аваад гарын үсгээ зураад тэгээд тэр гарын үсэг зурсан өдрөөс чинь ахуулаад нөгөө 14 хоног чинь тоолдно. Тэгэхээр тэр 14 хоногт амжаад та өргөлөө бас ингэж гаргаж болно. Эсвэл та нөгөө цаг хугацаа байхгүй байгаа бол дахиад одоо 1 сар ч юм уу 15 хоног ч юм уу дутуу байгаад иж болно шүү дээ тийм ээ. Ингэсэн тохиолдолд та яах вэ гэхээр та за би одоо 3 дахь шатанд даваа заалдчихъя гэдэг өмгөөлөгчтэй хэлэх хэрэгтэй тийм 3 дахь шатанд даваа заалдана гэдэг бол шууд бас даваа заалддаггүй шүү дээ. Эхлээд нөгөө надад даваа заалдах зөвшөөрлөг өгчээ гэсэн хүсэлтийг гаргадаг байхгүй. Тэгэхээр тэн дээр баг 99%, баг 100% үгүй гэсэн хариу хүрээдэл ирдэг байхгүй. Энд бол нэг бас удаан хугацаа шаардлагагүй 1 сар, өсрөл 2 сар ч юм уу гэд янз янз байдаг. Тэгэхээр нөгөө танд өшөө жоохон хугацаа шаардлагатай байгаа бол өмгөөлөгчтэй гуугаад тийм ээ. Надад би ингээд жоохон цаг хугацаа хэрэгцээтэй байна. Надад би ингээд хөлбөрийн гэрээнд хамрагдах гэж байгаа гэсэн чинь одоо 1 сар дутуу байна, 1 сар дутуу байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийгээ хэлээд та нөгөө давж заалдгаа бас нөгөө хамгийн сүүлд нь сүүлийн хугацаанд нь жишээлбэл нэг 21 хоног гэдэг зарим нөгөө маш их төвтэй ажилдаа нямбаа хүмүүс чинь шууд эхний 7 хоногт нөгөө давж заалдж байгаа зүйлийг явуулчихдаг тийм. Тэгэх юм бол нөгөө тань цаг хугацаа хэрэгцээтэй байдаг амжихгүй ийм бас зүйл болох учраас өмгөөлөгчтэй байтах хараа тийм ээ. Надад ингээд цаг хугацаа хэрэгцээтэй байна. Надад нэг сар хагас дутуу байна. Тэгэх юм бол та ингээд нөгөө 21 хоногийнхаа хамгийн сүүлийнх нь өдөр нь бас ингээд давж заалдах зүйлийг хийгээдэг үчи цаг хугацаа авах юм боломж байна уу гэдгийг яриад хүмүүстээ ойлгоод тэрийг бас тэгвэл танд бас нэг 21 хоног ч гэсэн бас танд хэрэгцээтэй л болох юм зүйл байгаа байхгүй. Нэг зөв муу юм зааж өгөх юм байна. Тэгээд 3 дахь шатнаас бол мэдээж одоо дүйч хөхөөс тийм ээ. Үгүй гэсэн татгалцсан хариу хүрээд ирлээ шүү дээ тий. Тэгэх юм бол нөгөө шийдвэр гарч байгаа өдрөөс ахуулаад нөгөө 14 хоног чинь тоологдоод эхэлчихдэг. Тийм учраас энийг нөгөө өмгөөлөгчтэй маш сайн хэлж байгаа хэрэгтэй. Нөгөө 14 хоног алдчихвал та дотроос хүсэх боломж ямарч байхгүй болчихлоо гэсэн үг. Тэр боломж алдчихна. Тэгэхээр бүх юмаа бэлдээд идэг зарим нэгэн одоо ажилдаа жоохон цаалгаар өмгөөлөгч нарс байдаг ийм тохиолдол зөндөө гардаг. Нөгөө 14 хоногийн өнгөрөөцсөний дараа хэлдэг ч юм уу тийм ээ. Бүр ингээд тэгвэл нөгөө хүлээгээл нөгөө тохиолдсон юм баларсан юм болох. Тэгэхээр нөгөө за шийдвэр гардаг юм бол би ингээ ажлын гэрээ таврах чагаас шийдвэр ирдэг юм бол над нин дараа хурдан дээрээ гэж хэлдэг. Энэ нөгөө энийг бол нөгөө хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлага энийг өөрөө хянжих хэрэгтэй гэж үздэг. Хамгийн ихний шийдвэр шүү дээ тий. Цагаачлалын байгууллагаас гарч байгаа хамгийн ихний шийдвэр чинь болохоор тэд албан ёсоор танд нөгөө танилцуулах үүрэгтэй байдаг. Тийм бас нэг юм нэмээд хэлчихэд тэд нар албан ёсоор танилцуулаад та нөгөө нэг би танилцлаа гэсэн одоо энэ шийдвэртэй танилцаа гэсэн гарын үсэг зурдаг шүү дээ. Тэгэхээр тэр өдрөөс чинь ахуулаад нөгөө таны нөгөө давж заалдах зүйл чи хэлдэг байхгүй бас та цаг хугацаанд яа гэх юм бол өмгөөлөгчийн танд төрүүлээд одоо чиний шийдвэр ирчлээ гэдэг зарим амар ажилтны ба хүмүүс шууд нөгөө өмнөөс чинь тэр давж заалдах зүйлийг хийчдэг байхгүй юу. Тэгэхээр дүрм журм нь болохоор яадаг вэ гэхээр
та өөрөө албан ёсоор цагаачлалын байгууллага дээр очиод та нөгөө шийдвэрийг танилцуулаад та гарын үсэг танилцсан гэсэн гарын үсэг зурсан тохиолдолд тийм ээ дараагийн нөгөө давуу заалдах 21 хоног чинь тоологдож эхэлдэг баг. Тэгэхээр хэрвээ та цаг хугацаа хэрэгцээтэй бол эхлээд нөгөө бүлэгчтэйгээ уулзаж яж хахтаар надад жоохон цаг хугацаа хэрэгцээтэй байна. Та цагаачлалын албаас шийдвэр хийх юм бол та энэ даруй те бити өөрчилж байгаа. Би эхлээд нөгөө цагаачлалын алба дээр очиод танилцаад албан ёсоор танилцсны дараа би танд хэлье. Тэгэхээр та давуу заалдах зүйлээ хийгэрэй гэдгийг бас урьдчилан хэлжихэд бас зүгээр шүү. Зурм бас хэлэхэд тийм ээ үгэн талхимдал. За тэгээд одоо энэ бол нөгөө хизээ та хөдөлмөрийн гэрээнд хамрагдах өргөдлөө гаргах вэ гэдэг чинь тийм ээ таны өөрийн чинь нөгөө ерөөсөө дурын асал байна шүү дээ. Нэг дэх шатан дээрч болох нь, хоёр шатан дээрч болох нь, гурав дахь дээрч болох нь тийм ээ. Энэ бол таны өөрийн чинь сонголт байх нэ. За одоо тэгвэл нөгөө хоёр дахь асуулт руугаа оръё. Хоёр дахь асуулт нь болохоор юу вэ гэхээр хүмүүс энийг аяг хөсөд байгаа байхгүй юу? Нөгөө ажлын гэрээнд хамрагдахад чинь нэг тавигддаг шаардлага нь 4 сар ажиллаад нөгөө татвараа 10 сар төлчихсөн байх ёстой гэсэн юу нөгөө нөхцөл байгаа шүү дээ болцол тийм ээ. Тэгэхээр тэрийг нөгөө би бас урдныхаа өнөдөр аяг ярьсан байгаа. Гэхдээ хүмүүс энийг маш их асууад байгаа учраас хүмүүс болохоор тэр нөгөө 4 сар татвар төлсөн хад өөр байгууллагад ингээд татвараа төлсөн байхад болох юм шүү гэж асууад байгаа байхгүй юу. Тэгэхээр за яг та нөгөө ингээд 1 2 3 дахь шатаараа ингээд амжаа явж байл тийм ээ. Тэр чи бас хөрхөн цаг хугацаа болоод та 2 юм уу 3 4 ч албан байгууллагад ажилласан байж болно л доо. Тий. Тэгтээ хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр та нөгөө хөдөлмөрийн гэрээнд хамрагдах гэдэг шүү дээ. Хөдөлмөрийн гэрээнд хамрагдах байгаа учраас танд нөгөө тэр яг танд хөдөлмөрийн гэрээг чинь хийгээд өгч байгаа байгууллагатай тийм үү? Та 4 сар ажилласан байж байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхан би 4 сар л татвар төлсөн байх хэрэгтэй юм чинь гээл за одоо нэг буудалд ажиллаад нэг ресторанд ажиллаад нэг одоо барилгын байгууллагад ажилладаг ч юм уу. Ингээд нөгөө 4 сард гүйцчихсэн байдаг тийм ээ. Тэгээд яг нөгөө хөдөлмөрийн гэрээ хийх гэж байгаа надад хамгийн сүүлийнх нь барилгын байгуулагч байдаг юм уу. Тэгээд тэнд дээр ерөөсөө 1 сар Москвад 2 сар ажиллажсэн байж байдаг. Тэгэхээр энэ чи би Ализийн 4 сар ажилласан шүү тэгээд нэг болох юм шүү гэдэг ингээд байхгүй. Тийм биш. Та нөгөө яг хөдөлмөрийн гэрээ хийж өгж байгаа байгууллагатаа 4 сар сүүлийн 4 сар ажилласан байж байгаа ёстой. Тэгээд тэр 4 сар ажлынхаа дараа тэр албан авч чамаа. Нэг чааш нь ажилуулнаа гэсэн хөдөлмөрийн гэрээ одоо үргэлжлүүлж ажилуулнаа гэсэн хөдөлмөрийн гэрээ өгсөн байж байгаа ёстой байхгүй юу. Тэгжээж та тэр нөгөө хөдөлмөрийн гэрээнд харагдана. Тэрнээс бол за одоо ингээд нөгөө 4 өөр байгууллагад ажиллаад сүүлийнх нь байгууллага 1 сар ажилласан тэрээр хөдөлмөрийн гэрээ нэг үлийн бүтэхгүй. Та шаардлагыг хангаагүй байна гэд танд тэнцвэргүй ойлгосноо тий. Тэгэхээр тэр нөгөө сүүлийн 4 тэр 4 сараас өмнө хөдөлмөрийн гэрээ хийж өгөх байгууллагаас өмнө та амжаа тий өшөө одоо хүн сольж болно шүү дээ. Өөр байгууллагад хичнээн байгууллагад ажилласан байж болно тий татвараа төлсөн байж болно. Зөвхөн тэр хөдөлмөрийн гэрээ хийж өгч байгаа байгууллагатаа сүүлийн 4 сар нь ажиллаад тэр гэрээг чинь хийж өгсөн байх хэрэгтэй юм шүү гэдгийг та нарт хэлэх байна. За тэгээд миний өнөөдрийн өөх мэдээлэл маань энэ байна. Та нарт жоохон ч гэсэн тус болох байхаа гэж найдаж байна. Хүмүүсийн тэр нөгөө эргэлзээд байгаа зүйлүүдийн жоохон тайлах байх гэж бодож байна. За тэгээд хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол миний нөгөө бичлэгийн доор байгаа subscribe хийгээд одоо лайк дараа шишээд хийгээрэй хинэгэндээ хэрэгцээтэй гэсэндээ. Тэгээд намайг одоо сонссонд баярлалаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлцгээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.